хард очдгоор хүүхэн гадна, хал үздгээр гар гадна, хар нүднээс хөмсөг гадна. Балжин хатны домог. Эрт урд дорны нүд алдам цэлгэр талд цагаан лувсангийнх нутаглаж байжээ. Түүний эхнэрийг сорл гэн. Тэднийх эрх танхи ганц охинтой юмсанжээ. Охин 16 нас хүрчгэн. Аав ээж хоёр нь алс хоол юмд явж балжин охин гэртээ ганцаараа үлджээ. Зүнч маягийн нэгэн шувуу нисэж ирээд өвсөн овоохоо ёдор модон дээр нь суугаад онготов. Балжин охин энэ шувуу ойр хавийн айлуудын юм зөгнөв үү? Надад ёрлов уу? Ямар нэгэн хэрэг учирч чихэнд минь сонсдох нь уу гэж зэв үцэж гин. Тэрхүү шувуу нисэн одсны дараахан хар царайд Дугар Баатар хэмээх залуу тэднийд ирээд "За, балжин минь чамд нэг юм хэлэхээр ирлээ. Тогтоо хайрлахсан болов уу?" гэж гин. "Алияхан зантай Баатар минь юу сонсгох гэж ирэв те? Юу хийснийгээ хэлэлтэй сонсъё" гэжээ. Хааны ордны хатан зэрэг танд дутаж байж магадгүй. Эзний хаант их гүрний дотор аз жаргалтай цалгиж байх цаг ойртов биш үү? Жигүүртний хаан хангард шувуу мэд хаан Баатрын бат гүрний талаар хэлмээр санагдаад ирлээ. Солонгод угсааны ноён Баатар бүүвэ бэл ганцгүйтэй юм гинвэлээ. Түүндээ таныг хатан болгосон гэж таны аав ээжтэй худ ургийн холбоо тогтоохоор ирэх гэж байгааг нь гэвэл балжин "Ай хүчит Баатар минь, ааш муутай намайг эрхэмдээд эзэн хааны бэр болгох гэдэгт нь ухаанд хүний санаанд оромгүй юу вэ? Учир юу гэвэл ядуу айлын над шиг хүнийг хаантан яахан тоох вүлээ? Таны хэлдэг үг бол талгүй тэнгэр дутаа гаргахгүй гихчтэй төсөөтэй биш үү? Ядуу намайг ингэж тохурхсныг хэрэггүй гэж хэлмээр байна." Балжны ийм шийдэмгүй үгийг сонсоод Дугар Баатар шалавхан гарч одох гиснээ эргээд "Бэлэг төгөлдөр балжин минь, чиний нас бага, цус шингэнч гэсэн оюун бэлэгч нь үлэмж билээ. Өөртөө болон өрөөл бусдад тохиолдох учир явдлыг та юу нисантах вэ? Би дэндүү олон юм чалчлаа. Уучлаарай. Би танаар тохуургаагүй. Бусдаас сонссныгоо л дамжууллаа." Хоёрын хооронд гурвын дунд хов зөөсөн нүгэлт намайг өршөөж харил. Хичээгээрээ гэд явж одов. Төдий утсангүй аав ээж хоёр нь ирээд балжин охин Дугар Баатрын хийснийг уйлан хайлан хэлжээ. Ээж нь хэлэхүүгээ олохгүй дими балмагдан буруу харан уйллаа. 3 хоног юу ч дугарсангүй. Хоолж идэж уулгүй, нойронч хүрсэнгүй гин. "Халаг минь дээ, халаг минь, хайрт охин минь ховживд битгий итэг. Хэрэг ураг төрлийн холбоо тогтооно гэдэг нь үнэн юм бол юуны нь муу байх вэ? Бүүгутар, бүүгүнгэл, агтмор уях гэж сэрэг босгодог. Сэрэг, уя. Ход ураг болох гэж хүүхэд өсөгдөг. Энэ бол эрдэнэт хүний ёс биш үү? Тэгэх тусмаа хаан худтай болчих юм бол эрхмийн дээд эрхэм биш үү? Хэрэг охиныг минь бэр болгоё гэж ирэх юм бол Баатар бүүвэ бэл алт мөнгө хэв торго гэрт маань ороод ирэх нь тэр биш үү? Гэж гэргээдээ учирлан хэлээд охиндоо "Балжин минь, охин минь, эрхэмдээд хаан Баатар бүүвэ бэлийн бэр хан хүүгийн хатан болчих юм бол чиний алдар нэр мандаж хувь заяанд чинь эргэлт гарна. Эдлэл чимэглэлээр хинээс ч доор орохгүй болох юм" гэж хэлээд их л дойдгор сууж гин. Тэгэхэд балжин охин эрхэмдээ тэнгэр заяатай аав минь огныхоо хүсэл зоригийг сонсноо. Хэрв хаан бүүвэ бэлд балчирхан намаага бэр болгон өгч оронд нь алт мөнгө торго дурдан мэтийн бараа авах юм бол аратан амтны аяг зан догшин авраас ч хэтэрснээс өөрцгүй юм болно шүү. Хэрвээ хаан бүүвэ бэлийн бэр болох юм бол насан турш би түүний зарц болно шүү дээ. Хаан Баатар бүүвэ бэл намайг бэрээ болгоё гэж гуйх юм бол аав минь та өөрийн гисэн бодолтой байх ёстой. Намайг мал мэд худалдаж
та эд юм авах ёсгүй. Хэрвээ хаан бүүвэ бэл хадаг тавьж бэлгэсэлт өгвөл та хүний бодол хязгааргүй, малын бодол хязгаартай гэж хэлээрэй гэв. Ээж сорлон ир нөхөртөө төрсөн ганц охиноо тэр хааны зарц болгож бэлэг зүү тавиулъя гэдэгтэй нь юу юм бэ гэж мэгшээд тэр хаанд охиноо би өгөхгүй гэв. Өрхийн тэргүүн лувсан хаан Баатар бүүвэ бэл гэдэг чинь урд нь 20 бураадыг байлдан дагуулахдаа бүсгүүчүүдийг нь хүн гэж огтгонж үзээгүй юм билээ. Тэднийг бүсгүүчүүдийн дагуул гэж нэрлсэн шүү дээ. Тийм болохоор хаан бүүвэ бэл чиний энэ үгийг нохой хуцсны төдий хийж тоохгүй байх та гэж зандрав. Аав ээж хоёрынхон ил яриаг сонссон Балжин тэнгэрт наран байхгүйсэн бол дэлхийд цэцэг навч ургахгүйсэн. Гэр бүлгүй хүн байхгүйсэн бол үр хүүхэд ам бүл үүсэхгүйсэн. Түнчлэн бүсгүй хүн байхгүй бол ам бүл үүсэхгүйсэн. ертөнцид чимэг болсон хүн төрлөختөн өсөж үржихгүй бол барагдахсан. Цэцэг навч алаглаж хүн бүхэн амьдралынхаа эзэн болж чадах юм бол хэн тэгш жаргана гэж химэн аавда эрс шийдэмгийгээр хэлжээ. Хаан бүүвэбэл алс холын нутгаас бараа болгостойгоо хамтаар аялсаар цагаан лувсангийн дэрж бурханд нь хадаг тавьж худ ураг болох хүслээ илэрхийлжтэй. Цагаан лувсан сорол хоёр гормыг дагаж тавг дүүрэн цагаан идэ тавьж шүүс гарган хоньны төөлөө архитарсаар зочилжээ. Бэр гуйж хадаг тавьсны дараа хаан бүүвэбэл ховдог хомхоо сэтгэлдээ дийлдэж худынхаа бэлдсэн зүйлийг чамлав. Адууны төөлөө сайхан шүү гэж гин. Лувсан сорол хоёр худынхаа хүсэлтийг хүлээн авахаас аргагүй байдалд оров. Лувсан хорим найрын юм хилцэж буй залуучуудад хаан худ минь адууны төөлөө зооглоно гин. Хөвгүүд минь та нар аргалж үз. Ойр хавьд адуу мал юу вэ? Хиний ихч бай хамаагүй тарган морь шүүслэн төөлөөг нь худдаа тавихаас биш айгийхв. Сүүлд учир нь олдох үйзээ гэв. Хөвгүү түүнийг нь сонсоод хаан язгууртны зарлиг хойны айгийхв. Шамдахгүй бол горгүй болох байх гэлцээд санд мэд гарцгаав. Үчийн бүрэнхий болж бөөг хэлэхүү адууны дунд идээшилж байсан тарган байрын морийг барьж янзлаад төөлөөг нь тавглав. Хаанч баярлав. Шүнжин найрлаад маргааш нь явах боллоо. Хааны хүлэг цавдар мориулцсангүй гин. Шүн төөлөө болсон нь гарцаагүй. Ил учрыг хаантан мэдмэгц царай зүс нь хувраад миний бэр болж буй Балжныг авчирч уулзвал гэлээ. Балжин дуудсан ёсоор ирж хаанд нь ямарыг ирлээ. Ханхүү та хоёрынхоо хитийн хувь заяаг шийдэх гэж явж байгаа минь. Хүлэг морийг минь танаахан алж чамд зориулсан найрын шүүс болгочгож цааз тэрсэлсэн ийм уухай хэрэг гэж байх уу да гэж арслан мэт архиран зандрав. Тэгэхэд Балжин охин бүүвэбэл хаан та дэлхий дахны хаан зэрэгтний эрхэм хэрн хөрөнгө чинээхээр тааруухан аавтаа минь ургийн холбоо тогтоох гэж манаа зорж ирж байгаа тань мөн л их цаазад харш шүү дээ. Ханхүүтэй сэтгэлтэй болсон Хүлэр хааны 18 настай охиныг хүчээр түрүү барьж хатнаа болгох гэж байгаа тань адгуулсан амтны явдалтай үнэхээр адил биш үү? Намаг нэрэл бэрээ болгоё гэж буй юм бол адгуулсан төрөлт мориндоо харамсан ингэж аашилж байгаа тань бас л эвгүй байна. Хот ургийн холбоо тогтооно гэдэг бол хэн ялгаагүй эвтэй найртай байж үр хүүхдэд айл гэр болгон төвхнүүлэх гэсэн буян түүлс мөн байлтай. Хаан бүүвэбэл та хэрэг миний энэ үгэнд тааламжгүй байвал тань 72 бэлэг төгөлдөр эд шидээр хариулчих болно гэж хатуухан хариулав. Хаан бүүвэбэл тэгэхэд нь хөөхөн бүсгүйг хөвгүүд олох, хөвчийн ногооны амттайг тураг олох гэж үг бий. Энэ бол эртний өвгдийн сургаал билээ. За яа гэхв. Үг олдож өхөр холдох нь байна гэд төвшин царай гаргав. Ховдог хүн өөрийгөө хохирож хурдан саналга
жаргалыг хохирох гэж ч бас бий. Та хэдийгээр хаан баатар алдартай ч гэсэн өөрөө өөрийгөө адгуусны төрөлтөн хар турагтай адилтглаа. Ийм болохоор та тэнгээс тэнгэн боллоо гэв. Энэ үг хаан Бүвэ Бэлд өөрт нь хэдий ичгүртэй гутамшигтай сонсогдлооч амаа хамхаад дуугүй суулаа. Хаан Бүвэ Бэл цагаан лувсан хоёр худ ургийн холбоо тогтоон хожмын ерөөл цайн өдөр хоёр хүүхдээ айлгэр болгож төр хорим хийхээр тохиров. Хөөрхий Балжин аргагүй байдалд орж аав ээжтэй ийн хэлрэв. Бүсгүй хүн хадамд очиж хорим хийлгэх ёстой юм болохоор яа гэх вэ? Хорим хийн гэдэг бол хонь малын амийг таслах шалтгаан болох ёсгүй. Намайг хадамд хүргэхдээ халуун цуст малын аминд бүгүрээрээ. Цагаан идэ, амтад твс, жимс ногоог хормын зог болгоорой гэжээ. Балжин охины хонгор хөөрхөн царай нь хар хүүх болж хурд сэргэлэн байдал нь өдгөр гүнэгт дарагдав. Алтан нарны гэрэл туяа үл нэвтрэх харанхуй герт орж үүдөрхийг нь битүүлээд ямар ч хүнтэй огт харилцалгүй хатангтахаар тангаргасан юм шиг даяан цууж бясалгал хийж бууж юм шиг байдалд оржээ. Хорчин баргын удамтай хэрн хөвчийн ангуучны герт төрсөн. Ангийн арьсан ууд үрсэн 19 настай жин нэрт бүсгүй 3 хүнтэй зүг цагаан лувсан гэнд ирж гин. Царайг нь харахад сонирхолтойч хачирхалтай аж. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж бас сонсож байна. Бичлэгүүд маань зөвхөн YouTube дээр л ордог болно. TikTok, өөр юу гэдгийг ямар нэгэн платформ, вебсайт дээр байхгүй юм. Балжин хатны домог. Жин. Бид дөрөв алс холоос танаахыг зорж ирлээ. Хэрэг зориг маань гэвэл Солонготын хаан Бүвэ Бэлийн хадаг тавьсны дагуу Балжин охиныг тань бэр буулгах гэж хэмээн цагаан лувсан дуучрлан хэлэхэд лувсан. Охин минь салаамад ургасан төглийн цаана байгаа шар эсгийг эрт би. Биднээс өөр хүнтэй уулзахгүй, үг солихгүй гэж тангаргалсан да. Тэгэхэд жин очиж болгосон болов уу гэж асуув. Боолон л доо. Харин чанга ярилцаж болохгүй шүү. Охин маань амиа оролцож магадгүй. Жин дагуулуудтайгаа цуг очиж Балжны гэрийг 3 тойров. Балжин гэрээс гаргах санаатай аяархан дуурахад чимээ алгаа. Балжин хатантай учрах хувь заяа надад дутжээ гэж жин бодоод эмгэнэлтэй дуу аялав. Тэгэхэд Балжин гэрээс гарч ирэхэд төгс баясгаланд хатантан минь хүн зонтой уулзгаа болоод насаа богиносхон ганцаараа гансар цуухын учир юу вүлээ? Даяан цууж бясалгал үлдэн банд болох нь. Ингиж идэр залуу бие нарт ертөнцийн жаргалаас ангижруулахын учир юу вэ? Таны энэ хатангтал нууц тангаргаас илүү эрхэм юм хэлий. Таны энэ насны хувь заяа зол жаргалыг бодож Солонготын нэрт баатар Бүвэ Бэлийг үе залгамжлан алдаршуулах тавилантай ханхүүгийн хатан болооч гэсэн үрлэг авчирлаа. Маргааш ургахын улаан нартаа уралдан мордох боллоо гэж шууд тулгав. Тэгэхэд Балжин үүний чинь учрыг таны хэлсэн хэлээгүй гадарлаж байсан юм. Намаа гэсэн ханхүү чинь энэ 3-ын аль нь гэлээ. Энэ 3-ын хэн нь таны сэтгэлийг илүү татаж байна уу? Тэр нь таны дансны хань гэхэд Балжин дүрсгийн уурлаж. Үнэн сэтгэлээс насныхаа ханыг болгоё гэж зорж ирсэн хүн байгаа юм бол надад ямар нэгэн хэлбэрээр илгэсгэл хандах ёстойсон. Тийм хүн ирээгүй бол та нар надад гай тарих гэж ирсэн биз гэхэд хэлс болох байлгүй. Залуу бүсгүй жин та энэ 3 залуутай нөхцөж аяар холын харь орноос эр эмийн хэрэгээр яваа таны завхаа зайдингийн гэрч биз. Энэ бол өөрийн чинь бид ямар ч ашиг өгөхгүй. Хожим үүнийхээ нүглийг мэдэх болно доо чи гэв. Хаан Бүвэ Бэлийн элчжин хажуудах залуугийнхаа чихэнд дээд язгуурт ханхүү дайхун та би эрхэм таны насны хань болох хүн мөн гэж хэлээж таны үг Балжин хатны чихэн таатай сонсдох байх. Таны үг Балжины сэтгэлийг догдлуулбал нь та дахин ямар нэг үг хэлээрэй.
Хэрэв тэгэхгүй юм бол энэ толгойноос хоёр тишээ ургасан ивэр шиг дахиад хизээж уулзаж чадхаа болно шүү гэж хивнэ. Ханхүү Балжинд өгөж очоод би ханхүү мөн гэв. Балжин дайхууныг дагуулад гэрт оров. Тэгээд дуугүй хэсэг сууснаа. Ханхүү мөн юм бол одоохон гэртээ харь. Хэрв надтай цуг харих юм бол ядуу хүний охинтой хамт явж байгааг чинь хүмүүс нь мэдээд ичгүртэй хэрэг болох вэ? Хэрв тэгвэл тань би хожмын нэг өдөр зөмбөлгийн хоосон үзэгдлэр очиж магадгүй юм. Дайхуун сэтгэл уяран хайраа илчилж учрлав. Ханхүү та надад үнэхээр хайртай юм бол түрүүн дагуулсан 20 бурайдуудыг хаан эцгийнхээ мэдлээс гаргаж өөрийнхөө мэдээлд ав. Тэгэх юм бол би таны хатан нэр зүүж явах болно гэсэн болцол тавив. Балжны энэхүү болцлыг ханхүү зөвшөөрөө цуг яваа хүмүүсийнхээ хамт буцав. Цагаан лувсан сорол хоёр хайртай ганц охиноо хаан бүвэ бэлийн бэр болгон хүргэж өгөв. Охиныхоо хэлсэн ёсоор хонь малын аминд хүрэлгүй гурил будаа, жимс ногоо, цагаан идэ арх дарсыг бэлтгэв. Хорим найр 11 өдөр үргэлжлэв. Сорол санаж сарвайж явдаг ганц охин чамаага 16-таа чинь хард өглөөдөө гэж цорхирон уйлж амаараа газар өмхөж үхэтхийн унав. Цагаан лувсан сандар нутаг усандаа алдартай Янжуур хэмээг нэг залж авчрав. Тэгэхэд Янжуур эмгэн ийм хоёр нийлж айл гэр болно гэдэг бол хорвоо ертөнд цэнжам юм. Хүм болж төрсний залуу насны жаргал билээ. Хэрв хадамд очсныхоо хойноос гинхэрсээр байгаад өвдгийм бол таны гэрийнхний хувь заяа өөдлөхгүй. Та нар хаан худтайгаа тогтоосон урвигийн холбоогоо бэхжүүлээд ханхүү хүргэнэ өрийн ёсоор инхрийлж авах ёстой шүү. Хэрв охин чинь та нартаа хоргодоод гэртээ хөгшөрөх юм бол сүүдрээсээ өөр нөхөргүй явсаар илээн гэж соролд хэлжээ. Сорол жоол тайтгарав. Нөгөө хорим найр үргэлжилсээр 20 бурайдын 11 овогтноос охиндоо инж болгон өгөв. Сорол цагаан идэний дээж аяг дүүрэн сүү мэлтэлзүүлэн барьжээ. Хайр тохин минь 16 нас хүртлээр аав ээжийнхээ дэрэгд эрх дураараа өслөө. Одос харийн хөвгүүний эхнэр болох цаг нь болжээ. Бүсгүй хүн гэрээсээ гарч хадамд очихдоо ихийн цагаан сүү эдэний дээжийг эрхэмлэн амсах ёстой. Энэ бол Монгол угсаатны эрхэм ёс. Үүнийг амс. Энэ сүү их нутгийг чинь насан турш сануулж явах болно гэж охиндоо хэлээд инх амгалан зол жаргалын өрөөл тавив. Цагаан лувсан их нутгийнхаа янз янзын шороо чулууг унган өнгөтэй хэв торгоор нандинан ороогоод Балжинд өгч охин минь насан турш сэргэлэн цаваа өөдрөг сэтгэлтэй яваарай гэж өрөв. Хорим өндөрлөв. Балжин хатан аав ээж хоёр минь өдий хүртэл инхрийлэн хүмүүжүүлсэн ачигтай нь хариулж чадалгүй харин хүний мэдэлд очлоо. Бүсгүй хүн болж төрсөн энэ биедээ л гомдном. Халаг минь халаг. Би чинь энд эд бараа шиг л үлдлээ. Ачид ээж минь та нусгаарахад нусыг минь хилээрээ долоож халуурахад минь илгээрээ татаж нойр хоолоо үл хайхран ангир шар уургаа шимүүлж намайг өсгсөн шүү дээ. Ээж минь дээ, ээж минь. Аав ээж та хоёроос амьдараа хагцах цаг ингэжл ирдэг юм байна. Яаж гихв? Ухархаа хоёр нүднийхээ нулимсаар гаслангийн далайг нэмэрлэж явхаас та гэд охин ихэр татан орилов. Хажууд байсан зарагч мэрэгний охин соронзон дулам. Тэнгэрийн наран дэлхийг тойрон цэцэг замбуулан гийгүүлэн. Алдарт сууд ихнэр төрөлд Балжин хатан та зөмбөлгийн хийг үзэгдлэр аав ээжигээ үдэж мордуулаад ийм дуулруу. Энэ дэлхийн цэнгэлэгт инхри та нарыгаа мордуулаад хайр газарт үлдэхдээ ээж аавыгаа яанам би. Ингэн тэмээний ботго ихээсээ салхан хайран ирээ янзахтай зүрийг хорлолгүй өнгөрөөгөөрэй. Янзгаан дагуулж явгал эхийгээ дагсан унахыг ижил дунд нь манаарай. Энэ бол
Балжин хатны сүүлчийн дуу юм гинвэлээ. Солонгодын язгуурын баатар Бүвэбэл бэр буулгах үедээ бурайдуудыг ханхүү Дайхууны мэдэлд шилжүүлэн өгсөн юм гинвэлээ. Тэгээд Дайхуун тайж Балжин хоёр хүний ёсоор айл гэр болж Солонгод нутгаас дайжин нүүсээр 20 бурайдын хизээний нутаг онон голоор нутаглаж тентхийн ахлагч буюу эзэн нь болж гин. Хоёул ижилдэн дасаж овоо хэдэн жил ая тухтайж төржээ. Тэгтэл Бүвэбэл хаан Дайхуун ханхүү хоёрын хооронд хүн төрлөختөнд байж болшгүй нэгэн ичгүрт хэрэг гарчээ. Хатнаас барж өөрийн албат зац язгууртны гоо бүсгүйг Бүвэбэл хаантан хатнаа болгожээ. Дайхуун хүү хойд ихтэйгээ сэтгэлдээ болж гин. Балжин хатан үүнийг мэдмэгц сүйт нөхөр Дайхуундаа ихтэйгээ ичгүүргүй наадан бибинэ харилцан инхрэлэлцэж амаргалдаг чинь юуны хов гэж шуудхан хэлж. Их бэр хоёр тааш тохирхоо болж бибиэж харах дургүй болцгоо. Дайхуун 11 эцэгт алба зоноо дагуулн нүүж нэршүүгийн хав хөхөлбөрийн хөвчөөр нутаглав. Нөгөө зарц байснаа хатан болсон бүсгүй Дайхууныг мөрөөдөн байж ядахта. Хаан хүн албаттаа эр хүн эмдээ захирагдах цаг болоо юм уу гэж Бүвэбэл хаанд тунирхав. Бүвэбэл за юу болчихов гэж хариулаа олжээ. Хатантан чийл болоод мэдэхгүй байгаа бах. Төрсөн ганц хөвгүүн чинь эмдээ толгоогоо мэдүүлээд хөхөлбийн хөвчөөр нутаглаж явааг. Бүвэбэл гинэт мэдсэн мэд уурлан хүү бэр хоёртоо илчилгэв. Дайхуун тайжийг албат зонтой хамт авчирцгаа. Балжин хатан бэрийн баруун хөхийг нь огтолцгаая. Толгоо түрүү үе мөчийг нь тасар огтлон мөн хаяарай. Морийг нь алжсан ичин эмээлийг нь химэгчин түмжлэн шидэцгээ гэж хатуу зарлиг буулгав. Балжин хатан цагаан цас болон хувирв. Бүвэбэлийн илч цэргүүд түүнийг олсонгүй. Дайхуун тайжийг албат зонтой хураач авчиж гин. Хаантан хэлэгнэж хэрв Балжныг олж ирэхгүй юм бол та нарын толгойг авна гэж заннал хийлээд дахин цэрэг жанжин болгон явуулав. Балжин хатан ус болон хувирч гин. Түүнийг ис олов. Доошоо орё. Газар хатууг ихчээр цөмөөрөө сэтгэл харанхуйлан уйдгарт нэрвэгдэж. Тэдний эхнэр хүүхдэд ч өнчрөл хагцал занал хийлж түүнийг Балжин хатан зөнгөөрөө мэдээд өрөвдөж мөн биедээ биелэн. Хаан эзнийхээ зарилгийг давах ёс та нарт байхгүйг би мэдэж байна. Та нар зарилгийг нь ёсоор болгоцгоо гэв. Хаан Бүвэбэлийн жанжин цэргүүд өнчин ганц ишгэн дээр цугларсан өлөн боогоонууд шиг тамлан ороогод үе мөчийг нь огтжиж хайж гин. Тэр нь Балжин нуур гэж нэршсэн юм. Балжин толгой, алтан ёдорт, хар морд, алтан эмээлт хэмээх газрууд одоо ч аг нутагт бийг нь билээ. Ийм үйл явдал болох гэж буйг зөнгөөрөө мэдсэн Балжин хатан хаан Бүвэбэлийнхэн цэрэглэн айсвыг сонсмогц сэтгэлэн барьж чадалгүй Дайхуунд ин хэлрүүн. Балжин нэрт би чинь 16 настайгаас одоо хүртэл журамт гэргийн ёсоор явлаа. Хань нөхөр минь болсон ханхүү чамдаал гомдном. Төрсөн эцэг Бүвэбэл түүний Дайхуун та хоёр нэгэн бүсгүйг тилээлж хатнаа болгох зорилготой байжээ. Энэ гутамшигт хэрэг тань олон жил үргэлжилж ирсэн учраас та хоёрын дунд нүгэлт ихнэрийн жөтөөний бай болж насны минь эцэс ирлээ. Химэн өрөвчгөн сэтгэлд хатан зоригт Балжин хатан хэлсэн гэдэг. Та YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэгүүд маань зөвхөн YouTube дээр л ордог юм. Өөр платформ юм уу вебсайтн дээр байхгүй. Facebook дээр Тулаан нэвртэй гэсэн хуудас бий. Түүнийг минь дагаарай. Танд эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье.